Уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь ерөнхийдөө хүний буруутай үйл ажиллагаанаас болж байгаа дэлхийн ертөнцид үүсэж байгаа ямар нэг сөрөг дагавруудыг л ерөнхийд нь хэлж байгаа. Уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь ерөнхийдөө нөгөө байгаль дэлхий тэнцвэрээ алдчихж байгаа үзэгдлийг ер нь бол уур амьсгалын өөрчлөлт гэж хэлж байгаа юм болов уу гэж бодож байна. Чулуун нөөц, байгалийн хий гэх мэтийг хэрэглэж эхэлснээс болоод хөлөмжийн хийх ялгардаг болсон байна. Энэ хөлөмжийн хий чинь нарны элчийг өөртөө шингээгээд энэ дэлхийн ертөнд төр дулааруулаад байгаа нэгтэй холбоотой юм байна л гэж би ингэж ойлгосон. Өмнөх жилээс энэ жил хүртэл ингээд дэлхийн ингээд цаг агаар 1.5 Цельсиэр өссөн байна гэж би BBC-ийн нэг юм дээр уншиж ирсэн. Бидний багт бол байгальч амар сайхан штэ хавар мавар бол амар гоё байдаг байсан. Одоо бол яг тиймэрхүү юм байхгүй. Байдаг байсан цаг одоо байхгүй л болсон байгаа байхгүй юу энэ бол. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшигын тоо давтамжлан эрчимжилт нь маш их нэмэгдээд байгаа гэдгийг тоо судалгаанаас харж болж байна. Байгалийн гамшиг гэдэг маань бол биднэрт ингээд хор хөнөөл учруулдаг байгалийн үзэгдэл гэж би бодож байна. Манай улсын хувьд гэх юм бол хамгийн сүүлд гэх юм бол зуны үеэр айгүй их үер усны тохиолдол амар их байсан. Тэгээ газар хөдлөлт сүүлийн үед бол айгүй эрчимтэй нэмэгдсэн тохиолдлыг сонсогдож байгаа. За тэр гамшигт үзэгдлүүд давтамж болвол ихсэх тусам дараа дараагийн тохиолдолд бүр хөнөөл нь нэмэгдэж Тэр болгоноос л хүмүүсийн амьдрал давхуудад нөлөөлж байгаа. Одоо усны хомсдол бас байна. Ой модны хомсдол байна. Үүнээс улбатаагаар цөлжилт байна. Одоо Монголын газар нутгийн 90% нь ер нь бол цөлчиж гин гэж үзэж байгаа юм билээ. Энэс болоод ус ундрагны их болог хатж ширгэж байна. Нуур цөөрөм ширгэж байна. За дараагийн нэг хэлэх юм бол байгаль цагуурын өөрчлөлтөөс болоод малчтай амьдралд оройтж зарим малчид хотоо харлуулад үлдсэн шүү дээ. Хамгийн гол хүчин зүйл нь ерөөсөө л бэлчээрийн даацын асуудал. Малчтад маш хүн тусж байгаа. Хамгийн их олон малтай болохоор чинь тэгэл эрсдэл их өртөж штэ. Чанартай хэдэн малтай бол бас тэгэл арай л нэг 1000 малтай байсан аль маань одоо нэг зуднаар л 300-400 гар нь алддаг. Энэ маань эргээд малчтын сэтгэл зүйдч нөлөөлдөг. Ерөнхийдөө хамаатнуудаас авч үзэхэд ихэнх хүмүүс нь ингээд хөдөө амьдардаг үежсэн нь хотлоо ингээд орчдөг. Ингээд ажил амьдрал ингээд хөөхгүй тийм. Энд бас нэг сэтгэл зовж байгаа асуудал нь малчтын соёл, уламжлалт соёлын дээр давхар алдагдчихж байгаа юм болов. ерөнхийдөө малчид маань бас их цөөрж ийн л гэж би бодож шүү дээ. Хөдөө орон нутгийн салбар маань ингээд малаа бүгдийг зарж борлуулаад наашаа хот руу орж ирээд сууших жишээ нь ингээд. Энэтэй холбоотой Улаанбаатар хотын хүн амч асар их нэмэгдсэн нөгөө Улаанбаатарт хамгийн муу нэргэтлэгдээд байгаа утааны асуудал нь ч нэмэгдсэн, төгжрлийн асуудал нь ч нэмэгдсэн. За дасан зохицож болно, давн туулж болох л байна. Дасан зохицлыг би бол шинэ өөрчлөлт гэж харж байгаа. Одоо байгаатайгаа зохицох биш те. Тэгэл ингээд сонсох нь цөлд хүртэл одоо ингээд зүлэг ногоо тарьчиж байна, модж тарьчиж байна. Давн туулахын тулд хүн бүр байгаль орчинтойгоо их зөв харьцах хэрэгтэй байх гэж бодож байна. Байгальтайгаа шүтэлцэж амьдардаг болохоос бид нар байгалыг эрхшээж амьдарч чадахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Бидний бол ерөнхийдөө амьдарч байгаа орчин ээжээс бараг дутуугүй зүйлсүүд гэж бодогдож болно. Надад болон миний ирээдүйн хувьд ямар хамаатай бэ гэдгийг хамгийн түрүүнд ухаарч ойлгосоо гэж хүсэж байна. Бүр өөртөө цэвэр агаар, цэвэр устай үлдээе гэж уриалж байна та нарыг. Тэгээ сайн бодож үзээрэй. Дасан зохицъя, давн туулъя.